бичлэг үзэж байгаа энэ өдрийн мэнд төргийг за хөтлөгч хонгорцуулна. За ерөнхийдөө үндсэн ажлаа дуусгачлаа. Шууд эфирээ маш амжилттай өгөөд дуусгасан. Харин одоо хувийн ажилдаа амжуулна. За юу гэхээр SCD Group-ийн Vega City төсөлтөд очиж илүү дэлгэрэнгүй танилцах гэж байгаа. Гол зорилго юу гэхээр илүү дэлгэрэнгүй танилцахаас гадна надад таалагдаад байгаа энэ байшингаа бас нөхөртөө таалагдуулах зорилготой байгаа шүү. За ингэ надтай авч яваарай. За, ажил дууссан. Ажил дуусдаггүй юу? Даагүй ажил сайн уу? Сайн. За, хай чинь энэ. Нэг тийш явна. Нэг гоё газар л. Эхлээд миний брошюрыг харчих. За. Одоо шууд очих юм. Тэгээ шууд явах. Ажлуудаа амжуулж. Миний ажиллагаагүй юу? Төчгүй. Ажилтай үл ойрхон л. Танай ажилтай ч гэсэн ойрхон бол. Тийм ч. Одоо энэ чинь ерөөсөө ингээл гүүр даваал. Энэ олимпийн гүүр даваал. Тэгээл ийм март өнгөрөөл баруун эргэл байгаа байхгүй юу? Тийм. Юм доо орох юм сайн байна. Тийм юм доо. Надад анх нөгөө тэр юунаас нь брошюрнаас нь харахад тэр нөгөө хотын төвд байх хамгийн одоо их ногоон байгууламж ихтэй хотхон гээд. Тэгээ хотын төвдөө эн чинь нөгөө ногоон байгууламж ихтэй хотхон чи ер нь айгүй ховор шүү дээ гэж бодсон. Тэр нас аюух таалагдсан байхгүй юу? Одоо ингээл үргэлжлэлсэн шүү. Юу яа 3 минут ч үрсэн бүр тий. Төвчрөхгүй амар. Дугуйтай их байгаа ч гэсэн ажил гэрийн хооронд явжвал амар юм биш шүү дээ. Тий. Vega City. Тодоос тод гэрэлтэн. Сайн уу? Сайн байна уу та? Сайн уу. За өмнө иржсэн санаж байна. Харин тийм ээ. Та нэг иржсэн тий. За энэ удаад нөхрөө дагуулад ирлээ. Сайн байна. Тэр бол бодлолт менежер. За манай хүнд маш сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Би өмнө авчихсан мэдээллүүдийг илүү бас дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөгээд дагуулад ирлээ. За тэгээ энэ нөө Vega City гэдэг энэ City Group-ийн 10 дахь төсөл байхгүй. За би танд одоо төслөө тайлбарлаад өгье. За Vega City хотх нь болохоор 6 га талбай дээр баригдаж байгаа. Нийт 13 блок байшингаас бүрдсэн төсөл байхгүй. За хотын төвийн хөвшмөл хэв маягийг эвдсэн. За дугаар төлөвлөлт буюу хүрээлүүлсэн төлөвлөлттэй. Байрнууд маань гэх юм бол уртлын 7 байр нь 16 давхар байр болох юм. Хойдлынх нь арай өндөр 23 давхар байр болно. Яагаад гэж байгаа юм бол өндөр нам? Яагаад өндөр нам хийж юм гэхээр хэрвээ энэ уртлуудыг ингээд 23 давхар ижил хийжвэл хойдлын байрнууд маань нар үзүүлээд явчихдаг. Тэгээ энэ төлөвлөлтийн онцлог нөх юм бол айл болгоныг нар үзүүлэх зорилготой тийм төлөвлөсөн хүрээлүүлсэн төлөвлөлт. Хотын төвийн яг хотгоныхоо хувьд нэлээд ногоон байгууламж ихтэй танах гэж хэлжсэн тий. 70% яг ихэнх хэсэг нь. За ногоон байгууламжийн хувьд гэх юм бол Улаанбаатар хотын хувьд нэг өрхөд ногдох хэмжээ нь 6 м2 гэдэг байхгүй. Vega City хотхны хувьд бол нэг хүнд ногдох нь 11 м2 байгаа. Вау, гоёас. Энэ үл энэ макетээс аргаж гисэн төлөвлөлтний шигүү биш зүгээр. Харин тийм байна тий. Энэ одоо 8 байран дээр захиалга авч байна. Төсөл нь нийтээр бол энэ хэсэг маань 24 он, энэ хэсэг маань 25 он гэдэг 26 он хүртэл явж дуусах төсөл байгаа. Хэдийгээр нөгөө нэг 26 он хүртэл явж дуусах төсөлч гэсэн одоо жишээлбэл би түрүүн хэлсэнчлэн энэ 3 байр ашиглалтанд орсон гэж байна шүү дээ. Тэр гадна тогтчлолтой ажил хүүхдийн тоглоомын талбай бүх ажлууд нэг хийгдсэн байдаг учраас нөгөө хүмүүсийн хувьд 26 он хүртэл юм тухгүй орчинд байна. Тийм яг бас гоё юм байна. Тэгэхээр манай хизээч орсон тухтай орчиндоо л орно гэсэн үг байна шүү дээ. Тэр орчин гоё бүрдүүлж өгч байгаа юм байна тийм. Мөн дээрээс нь бол худалдаа үйлчлэгээний нэгдсэн төвийг төлөвлөж өгсөн байгаа. За худалдаа үйлчлэгээний төв нь болохоор манай энэ 4 байртай хэсэг буюу 201-ээс 204 дугаар байран дээр төлөвлөгдсөн 12,000 м2-аад оршин суугчдын хэрэгцээтэй бүх зүйл үйлчлэгээний төвдөө төлөвлөсөн гэж байна. За энэ хотхны орц гарцууд нь яаж явж байгаа вэ? За орц гарцуудын хувьд бол манайх 5 орц гарц төлөвлөж өгсөн байна. За хэдүүлээ энэ зогсож байгаа гэдэг чинь уртлын төв зам руу нэг үндсэн орц гарц авч байгаа. За энэ үндсэн орц гарцсан дээр юу ах вэ гэхээр хотхон руугаа орох оршин суугчдын орц гарц тустай мөн үйлчилгээ рүү орох орц гарц тустай ах юм. Тэгэхээр нөгөө аль ч үед үйлчилгээ болон орон сууц хоёр хоорондоо холилдохгүй гэсэн үг. Одоо зарим нэг орон сууцны хорооллуудын нэг дутагдaltaй тал нь үйлчилгээний талбай дээр ингээд оршин суугчтайгаа холилцохоор тасаалгүй болчиход байдаг гэсэн үг тийм. Тэгэхээр
Үйлчилгээний зогсоол, оршин суугчдын зогсоол гэдэг тусдаа байх юм. Тэрүүгээр бол онцлог байна. 5 гарцдаг ч харилцгүй юм байна. Би нөгөө өмнө ирэхэд чиний бас нэг өгснээ гоё мэдээлэлээс шүү дээ. Одоо ингээд дугуйн хэлбэртэй болохоор өдрийн нарыг бүр ингээд цаг 30 минут хангалттай айлч өрөөнд айлч байранд орсон авна гэдэг тий. Тэрийг одоо манай нөхөр тайлбарлаад байна. Цаг 30 минут гэдэг нь бол яг хүн өдөрт цаг 30 минутын нарны хэрэгцээгээ заавал нар харж ингээ байгалийн гэрэл харж авах хэрэгцээ байд юм байна л да. Тэрийг болохоор манайх бүгдийг тооцоод айл болгоныг ер нь багада цаг 30 минут нар үзэж авах байдлаар төлөвлөж өгсөн байна. Тэгэхээр одоо би 103-т ч байсан, 302-т ч байсан. Би өдрийн цагаас цаг 30 минут бол нарыг альж өрөөндөө байхдаа үзэх нь шүү дээ, тийм үү? Архитектурын төлөвлөлтөөр айл болгоныг тодорхой хэмжээгээр нар үзэх байдлаар төлөвлөж өгсөн байна гэдгээр онцлог. Вау, супер юм байна. Одоо жишээлбэл зарим нэг байрнууд нь бол 300 руу харсан цонхтой ах чинь тэгээ өглөөнөөс ахуулаад өдөөс хойш бүртэн нар үздэг. Тийм төлөвлөлтөд байрнууд болсон дээ. Харин би бас энийг анх сонсчод бас хамгийн их таалагдсан юм тэр ихгүй. Маач ч одоо нөгөө байгаа байранд нартаа хэсгийнхээ хөшгийн дэчээлсэд за сайхан нар оруулаад авъя гэл тэгээд шаардлагагүй болж байгаа шүү дээ. Айгу том цонхнуудтай басаад айгу гоё юм байлээ. Бол нэлийн шалнаасаа явсан том цонхтой. Хэдүүлээ одоо загварын байртаа дараа орж үзэхээр бас танилцчихэ. За дотор тогтчил ландшафт гэх юм бол манайх хүүхдийн тоглоомын талбайг насны ангилал тохируулж исэн байгаа. Дөрвөн төрлийн өөр тоглоомын талбайтай гэж ойлгож болно. Өвөл, хавар, намар, зун гэсэн үндсэн концепцээр дөрвөн өөр төрлийн тогтчилт хийгдэж байгаа гэж ойлгож байна. Оо тийм биш үү нараа энэ өвөл. Одоо хэдүүлээ ингээ харахаар энэ нэг цэнхэр зүү болоод байна. Тэгэхээр энэ маань өвөл, энэ намар, энэ хавар, зун гэдэг нь явах юм. Оо энийг ерөөсөө амд анзаараагүй юм шүү дээ. За ямар гоё юм те. За мөн хотхоныхон голдоо юм горх шийдэж өгсөн байгаа. Энэ горхийг болохоор ингэж долгиолж урсаад тэгээд дахиж усан цэвэрлэгдээд ингээд шинээр ингээд урсж идэг байдлаар шийдэж өгсөн. Энэ нь болохоор нэг хүүхдүүд бас усаар тоглодог шүү дээ 100. Тэгэхээр энэ нөгөө нэг усан цэвэрхэн байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр ингээд цэвэрлэгдээд тэр усаараа тоглоо гэж байна. Зарим хүүхдүүд ч ууж мэдэн шүү. Ууж мэдэн тий. Дээрээс нь энэ нөгөө нэг хотхоны голын агаарыг чийшүүлж өгөх зорилго. Тийм байна. Тэгээ дуу чимээ бас гоё байх нэ тий. Тий нэг гоё усны шоржинох чимээ сонсоос гоё байдаг шүү. Зүүн тоглоомын одоо энэ саад мат руу харсан харагдцсан их гоё. Харин тийм байна. Бэлтгэн хүмүүстэй хараад байгаа. Манай хүүхдийн тоглоомын талбай бүртээ камер байршуулсан байгаа. Тэр камераар утасныхаа аппликейшнээр юм уу эсвэл домфон системийн камер дэлгэцээр хүүхдээ хаана байгааг харж иж болно гэсэн үг байна. Хүүхд чинь одоо энэ тухай хэлээгүй шүү. Энд ч аягүй жоох шүү. За тэгэхээр бас нэг мэдхийг хүсэж байгаа зүйл нь сургууль цэцэрлэг юу вэ? Ер нь яг миний мэдж байгаагаар 2 3 сургууль байна. Улсын ямар сургууль мөн өөр ямар төрлийн цэцэрлэгүүд байгаа юм. Манай хүүч одоо хэрвээ ирлээ гэх юм бол цэцэрлэгээ шилжүүлэхээс өөр аргагүй болж байгаа байхгүй. Vegas City хотхоныхон байршлын онцлог гэх юм бол өөрөө улсын болон хувийн сургуулиуд дунд байрлсан байхгүй. Жишээлбэл одоо манай зүүн талд орчлон сургууль байна. Зүүн урд талд хобби сургууль байна. Бүгд цэцэрлэгтэйгээ шүү дээ чинь. Яг хотхоны маань чанга хойно болохоор улсын 130 дугаар сургууль цэцэрлэгтэйгээ байна. Ерөөсөө л нэг хашааны цаана л байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аль аль сургуулиуд руугаа алхаад орчих боломжтой. Мөн дээрээс нь яг зүүн хойд хэсэгт бол Сингапур скул баригдаж байгаа. Тэгэхээр энэ бол ингээд сургууль орчмын бүс учраас хүүхдүүдэд бол сургууль руу зөөнөөс асуудал байхгүй өөрсдөө алхаал орчих гэсэн. Машинтад өгчрээл явах хэрэгтэй шүү дээ. Тэр ч таамаа шүү. За миний нөр асуух юм байна уу макетнаас? За ер нь бол болчлаа. Болсон тий. За бид хоёрыг загварын байртай танилцуулъя. За энэ загварын байр нь болохоор хоёрын яг сонирхож байгаа дөрвөн өрөө байрны шоурум байгаа. За тий. Vegas City тодоос тод гэрэлтэн. Энэ загварын байр маань болохоор 135 м²-т 4 өрөө. За ашигласан интерьерийн хувьд бол contemporary интерьер ашигласан. За энэ болохоор нөгөө завсрын өнгө голдуу тийм ашиглагддаг интерьер байхгүй юу? Тэрнийхэн зүгээр даваа тал нь юу гэхээр ямар ч төрлийн тавилгатай төгс зогцдог гэдгээр онцлог. Хүмүүс ч нөгөө байр авчхаараа тавилга тавих гэхээр бас жоохон асуудалтай шүү дээ. Энэ тавьчвал яадаг бол гэдэг бол тийм асуудал байхгүй. Гоё харин шүү дээ. Яг энэ зохион байгуулалт нь бас орж ирээд харахаар айгүй таатай санагдчихсан. Хоолны хэсэг нь эндээ ингээ ороод ирж байгаа. Галтгой нь бол бас боломжийн маастай тий айгүй гоё. Тийм тэгээд бас хамгийн чухал нь цонх. Ерөөсө таацнаасаа шал хүртлэх том юм цонхтой. Тэгээ эн чинь хамгийн гол нь цэлгэр саруулхан тэгээд нөгөөний гоё нарны тусгал гэх бүх зүйлүүдээ ингээ мэдрэн гадна очтой айгүй ойр гэх юм. Тэр мэдрэмж чинь бас их гоё юм шүү дээ тий.
Харин тийм байгаа энэ хэсэг. Тийм. Миний ажил кофе явах дуртай. Кофегоо аваад энд ингэ сууж ахдаг шүү дээ. За цонхны хувьд гэх юм бол та нөгөө сая нарны туяа гэж ярьлаа шүү дээ. Нар үд хэдийн үзэг сайхан ч гэсэн бас нарны хит ягаан туяа чи хүний бие жоохон хортой байдаг. Манай энэ цонхнууд бол доо үед хөлхтэй нарны хит ягаан туяаны хамгаалалттай гэдгээрээ онцлог давуу талтай. Тэгэхээр эрүүл мэндэд бас Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй л гэсэн үг. За ийшээ яваад болохоор хүүхдийн өрөө, мастер болгоны өрөөнд байгаа ийшээ яваа. За ийшээ зочны ариун цэврийн өрөө төлөвлөгдсөн байгаа. Зочны ариун цэврийн өрөөнүүд бол манайх дандаа босоод үржтэй айлаар төлөвлөгддөг. За ийшээ хоёр хүүхдийн өрөө байгаа. За хоёр хүүхдийн өрөө бол зэрэгэлдээ. За энэ хаалгаар бол мастер болгоны өрөө орж ирж байна. мастер болгоны өрөө. Миний брат энэ одоо анх орж ирээд хамгийн таалагдсан өрөө мастер өрөөсөн байхгүй бүр үнэхээр таалагдсан. Орж ирээд шууд хоёулангийн гой хувцсны шүүгээ. За тэгэл энэ ч ингээд 0-тойгоо тэгээд хамгийн гол нь 2 угаалт уртай. Хоёлаа угаалт ураад булаацалтай таахгүй. Би шүдээ гой би дүүрээ бодгээд таахгүй амар алхах нь шүү дээ. Тийм гоё. За тэгээд ийшээ ороод ирэнгүүт мэдээж нөгөө гой саруулган цонхтой өрөө маань таалагдж байна. Зохион байгуулалт нэг гоё. Надад хамгийн их таалагдсан харин энэ өрөөл хэлсэн. За энэ байр нь өөрөө бол болохоор 3 зүг рүү харсан болчихж байгаа шүү дээ. Тийшээгээ 3 цонх, энэ талдаа ингээ 2 цонхтой байна. Энэ нөгөө байр нь агаар сэлгэлтийн хувьд бол маш сайн болж өгдөг байхгүй. Тэрнээс гадна хүүхдүүд талын нараа тагаад харчдаг гэдгээр бас. Тийм ээ. Vega City тодоос тод гэрэлтэн. За одоо хэдүүлээ болохоор ашиглалтанд орсон 1-р ээлжийн голын талбай дээр зогсож байна. За түрүүн макетн дээр хэлсэнчлэн одоо машины орохгүй зай гэсэн үг байхгүй. Бүх машинууд нь хотгоноо тойроод байрлах учраас гол руугаа машин орохгүй гэдээ ярьж байсан. Одоо бол эхний 3 байр нь орсон байна. Ийшээгээ ингээ харах юм бол 204 3 гэдэг дараагийн ээлжийн байрууд харагдаж байна. За тэндээ болохоор үйлчилгээний төвөнд баригдаж байгаа. Нөгөө бүх юмтайгаа үйлчлэгээний төв маань тий. Тийм. Манай 12,000 м2 үйлчлэгээний төв гэж яриад байгаа. За тэгээд бүх автомашины зогсоол нь доогуур холбогдох учраас нөгөө өвлийн үйлрэлт бол үйлчлэгээ рүү орохдоо гадуур заавал алхах шаардлагагүй. Доогуураа зогсоолоор холбогдсон учраас шууд зогсоолоор яваад үйлчлэгээ рүү орчих юм. 50 гоё юм тий. Хаанаас машин гараад ирэхүйгээ санаа зовоод ахаагүй. Амар юм байна. За энэ тоглоомууд бол олон улсын стандарт шаардлагад нийцсэн хүүхдийн бие цөрөг нөлөөгүүд юм. Эко тоглоом гэдгээр бас онцлог юм байна. Бас анзаараад хахад дугуйн зогсоол аягүй ихтэй юм лээ тий. Дугуйн зогсоолыг бол манайх бол нэлээд олон газар төлөвлөсөн Тийм байна. Барилгын гадна фасад бас их сонирхолтой санагдлаа. Тэгээ зарим барилгуудын гадна фасад нь өнгө алдсан ч үгүй юм уу те. Хуураад унтсан байдаг. Танай төслийн хувьд энэ гадна фасадаа ямар материалаар яаж хийсэн бэ? За гадна фасадны хувьд гэх юм бол хөнгөн цагаан фасад байгаа. Энэ нь болохоор оршин суугчдын сэтгэл ханамж, амун дээрээс нь худалдаж авсан өвөл хөдлөх хөрөнгө нь олон жилийн настчилттай байлгах үүднээс ийм хөнгөн цагаан фасад ашигласан байна. Энэ юугаараа давуу тал вэ гэхээр нэгдүгээрт бол 60 жилийн настчилттай гэж одоо 60 жил бол өнгө алдахгүй, хуурахгүй, унахгүй, дээрээс нь бол барилгыг өөрөө хөнгөн болгож өгдөг гэдэг нь бас давуу тал. Тэгэхээр өнгө зэмжээ аягүй удаан хадгалж үлдэх юм шүү дээ. Зэмжээ бол маш удаан хадгалж үлдэх. Гоё юм байна. Сая битээр нөгөө ирж байхад гадаа нөгөө орж ирэх гээд ташааны гадаа зогсчиход фасаднаас аягүй сонирхол татаадсан байхгүй. Тэгэхээр эн чинь тэгэл даан ганц бид нар нөгөө дотор байраа бодохгүй гадаах үзмжээ ч гэсэн бас давхар харж байвал энэ гоё шүү дээ. Ялччихгүй. За хэдүүлээ одоо энэ байрны баригдсан барилга руу нэг орж үзье. За тэгээд тэгээд бас жишээ харуулдаг. За энэ байр нь болохоор хэдүүлээ сая загварын байр үзсэнтэй ер нь хэмжээний өмд ойролцоо байна. Тэгээд яг бодитоор ороод цонхны харуулц юмнууд нь яаж авах нь тэрийг за. Бүр ингэж үзчихвэл амар байгаа зү тий. Ер нь одоо хэдэн давхар. Одоо хэдүүлээ энэ байрны 16 давхар дээр гараад өндөр харагдсан. Бид хоёрт өндөр харуулцыг бас нэг харуулж үзүүлээ. Яа. Сая чи загварын байр нэг давхартай байсан. Нэг давхартай байсан. Гэхдээ бас манай нэг давхрууд одоо энүүгээр чи нөгөө үйлчилгээ өгөхгүй гэдэг чи энүүгээр чи айл штэ тий. Айлууд бол ерөөсөө л ингээл цонхоор харахад урд нь ингээд зүглэг голомын талбай ногоон байгуулж байгаа. Яг үнэ. Ер нь надад нэг давхар нь гэхдээ айгүй таалагдаад байна. Гэхдээ яг дээшээ гараад үзэх тий. Хараас яах нь тий. Энэ орцсон айгүй гоё бас дээр. Айгүй өндөр. Тэгснэ ингээд интерьер нэг тийм гоё. Миний айгуугаа дуртай өнгөнөд байгаа байхгүй. Орцсон айгүй их таалагдаад. Тэгээд энэ гаднаас зочид энэ төр орж найз нөхөд ирэхэд гэр бүлийнхэн ирэхэд бас гоё хүлээж авах тий. Орц айгүй чухал хаа тий ер нь. Тий, орц бол нэлээд чухал. Энэ бол таацсан нэлээд өндөр. 4.2 м орчим өндөр байна. За, даваа тал нь гэвэл энэ орц нь сая хэдүүлээ ногоон байгууламж талаас орж ирсэн.
ийшээгээ нийт гарах юм бол зогсоод машины ий зогсоод руугаа гарч байгаа. Аа, тийм ээ тэ нэрээ. Хүүхдүүд бол зүгээр эндээс буугаад ийшээ тоглоомын талбай руу эцэгчүүд нь ийшээ машиныхаа зогсоод байгаа ч тийм. Тэгээд нөгөө агаар солилцоо. Энэ хараа та нарт тэгээ гоё гадна ногоон байгууламжийн өнөр орцсон ч гэсэн өнөртэй байгаа зү тий. Vega City. Тодоос тод гэрэлтэн. Яа, энэ болохоор түрүүний үйлдвэрлэлд мэдсэн загварын байртай нийлэн төстэй загвар. Аха. Тий, одоо хэдүүлээ 16 давхарт гараад ирсэн байгаа. Тий. Харуулцыг харах юм бол энэ цонх маань одоо баруун урд руу харсан. Оо, ямар гоё юм бэ тий. Нөгөө нэг яриад байсан. Шалнаасаа та зүгт. Тий, цонх маань тий. Яа. Харагдцал үнэхээр гоё юм байна уу? Яг бодтой ингээд яг байшинд орж ирээ, оросцонд орж ирээ харсан чинь ондоо мэдрэмж авч тий ялцчихв. Аа, за. За энэ чинь ингээд том өрөө. За энэ бол ингээд зочны өрөө, хооллох хэсэг, алтгад цуг гэсэн үг шүү дээ. Түрүүчийн загварын байртай төстэй. За ийшээгээ яваад хоёр хүүхдийн өрөө болон ариун цэврийн өрөөнүүд байгаа. За хүүхдийн энэ болохоор ариун цэврийн өрөө. Нөгөө тоноглол дагалдаг. Тэр тий. Энд дээр нөгөө хоёр хүүхдийн өрөө байсан шүү дээ. Тий, эрэгтэй эмэгтэй хүүхдийн өрөө байсан. Энэ адилхан л баруун урд руу харсан. Тийм ээ. Энд чинь бүр өдөржингөө баруун тэр нар тусах юм байна шүү дээ. За энэ хаалгаар мастер онцлогны өрөө рүү орж ирж байгаа. За мастер онцлогны өрөө нь болохоор мөн адил. Энд дээр ариун цэврийн өрөө. Энд дээр нөгөө нэг загварын байрантай ижилхэн хувцсны өрөөний хэсэг төлөвлөх боломжтой гэсэн. Тийм ээ. Энд тоглолтоо тий. За одоо тэгвэл үргэлжлүүлээд инженерээс бас мэдээлэл авъя тий. Боломжтой гэсэн шүү дээ. Инженерийг дуудаад авах. Тий. Баярлалаа за. За энд хардаа дөрөвний нөгөө кофетэй хэсэг байсан шүү дээ. Кофе корнерыг хэсэг тэр бас байж болохоор байгаа. Эсвэл хүүхдүүдтэй гоё юм ном уншдаг хэсэг ч юм уу ингээд гоё хийний төвчүүл. Яг гоо өдрийн нарандаа ерөөсөө хийж байж байгаа юм шүү дээ. Өвөл зөндөө дулаахан янз бүр яг юм тий. За энэ манай барилгын төслийн координатор Батэрээд үг гэдэг байна. За барилгатай холбоотой асуусан. Сайн байна уу? Хангар зул. За би бол хоёр дахь ирж байгаа юм. Манай хүн анх удаа өнөөдөр ирж байгаа. Тэгээд битээр тал төсөл аяг таалагдчихж байгаа. Тэгээ гол нь нөгөө бид нар альва байрыг бодлож авахдаа нөгөө анхаарах зүйлсүүдээ бас танаас зөвлөгөө авах гэсэн юм л да. Тэгэхээр хамгийн түрүүнд бид юун дээр анхаарах хэрэгтэй энэ талаар зөвлөгөө авахгүй. Хүмүүс байр бодлогыг авахдаа одоо ил харагдж байгаа одоо энэ материалуудыг гэхээс илүү далтлагдж байгаа ажлуудын чанар дээр илүү анхаарал хандуулах юм шиг санагддаг. Далтлагдж байгаа дал чанарыг бол өөрөө барилгын чанар 80-90% эзэлж идэг. Барилгын дал чанар гэдэг энд юу юу ордог юм бэ? Барилгын дал чанар гэж одоо нүдэнд одоо бид эдийг шалгаж үзэж хараагүй ил харагдахгүй ажлын чанарыг хэлж байгаа юм л да. Одоо үе шат бүрийн гэсэн үг. Үүнд өсрэлтийн ажил, сандаг нэг захилгаан, дэд үтцийн ажлууд, гадна фасад, дотор засал, дээвэр гэх мэт. Зүг. Тэгэхээр одоо магадгүй их устай бороо орлоо гэх юм бол ус зайлуулах юу гэдгийг зохион байгуулалт төртөн сайн байх нэ тий. Тухайн орн одоо төслийн байршил онцлогийг харж үзээд үер усны аюулыг тооцож үзэж үүнд шаардлагадах ус зайлуулах хоолой шугамыг төлөвлөж өгдөг гэсэн үг. Битээр бас төсөлтөд танилцж байхад нэг гой мэдээлэл авсан. Энэ юу гэхээр нөгөө хяналт нэлээд сайн байдаг гэдэг. Бид нар одоо төлхөөрөө гардаж авахаас өмнө хэд хэдэн давхар хяналт явуулдаг гэдэг хичээсэн тий. Тий. Манай компани дотооддоо захиалагчийн хөдөлгөөний хяналтын алба бүхний нэгжтэй. За энэ мань бас дотроо бас салбарын инженерүүдтэй бас мундаг хамт олон байдаг. Барилгын үе шат бүрд далтлагдж байгаа ажлууд дээр ирж хяналт давхар хийж явдаг. Жишээлбэл өгсрэлт одоо арматурчлал хэвний ажил дуусаад тутгалт авахаас өмнө бүх ажилчин там боллоо гэсэн үед захиалагчийн хяналтын хөдөлгөөний алба маань давхар ирж хяндагаа гэсэн үг. Гоё юм тий. Тэгэхээр санаа зовлтгүй байх юм шүү дээ. Цаг баярлалаа. Тэрэн дээр нэмж хэлэхэд нөгөө одоо ч байр худалдаж авч байгаа хүмүүс чинь яг ингээд ороод ерөнхий харцдаг. Нарийн детальчилж бүх нэг харддаг байхгүй. Одоо ч обой давхарлаад наадчих юу. Хүрээ хоорон силикон дутуу гэж юу. Тэрийг бол нөгөө байр худалдаж авч байгаа хүмүүс тэр болгон анзаарахгүй хүлээж авдаг. Тэр болгоныг манай захиалагчийн хяналтын алба бүгдийг шалгаад хэрэглэгчийн өмнөөс шалгаад тэгээд захиалагчд нь байрыг нөлөөлж өгдөг гэсэн. Асуудал байх юм бол бүх асуудлыг шийдээд тэгээд эцсийн хэрэглэгч буюу одоо захиалагч та өөрөө манай хамгийн сүүлийн хяналт болдог байхгүй. Тэгэхээр би ямар нэгэн байдлаар те би гомдол гаргаад за энийг ингэчээч гэдэг юу санаа зовх зүйлгүй л шууд дайранд орно гэсэн үг байна тий. За баярлалаа. За хэдүүлээ юу болчихлоо шүү дээ тий. За тэгэхээр та хоёр бас гэр бүлээрээ ярилцж хагаад дахиад хэрэгтэй шаардлагатай асуулт тодруулах зүйл байвал над руу холбогдоод асууад байж. За тий. Манай төрөөрөө холбогдоорой. За.
Эндээ ингээ үлдчихмээр л ш. 50-30 ч гэсэн. 50 гол аяадад болно шүү дээ. Яа төрхий. За, таалагдав. Таалагдлаа. Би ч анх танилцчаад хурдхан яриага авчир танилцуулахаас ингэж бодоодсэн. Ашгүй дээ. Ямар санагдав? Дайчгүй шүү төлөвлөлт гоё, зохион байгуулалт гоё. Тэгээ хотын төв өсөж гисэн гүр таваад шууд ороод ирэх юм шүү дээ. Харин тэгээд ногоон байгууламж ихтэй тэрнээс л гоё. Хотхон дотор өнөр бол үнэхээр таатай байна. За тэгээд өнөөдрийн бичлэгтээ хамт байсан танд маш их баярлалаа. Өглөөнөөс авахуулаад Vegas City хотгонтойгоо дэлгэрэнгүй маш гоё танилцлаа. Тэгээд бид бол насан туршдаа хөрөнгө оруулалттай хайртай дотны хүмүүстэй хийж байгаа хамгийн чухал хөрөнгө оруулалтуудын нэг үл яалтчгүй дайр орон сууц судалтай авах байдаг. Тэгэхээр үн цэнтэй энэ сайхан орон сууцны талаар мэдээлэл өгсөндөө би бас баяртай байна. Тэгээд Vegas City төслөө баярлалаа. За баярлалаа. Баяртай.